Сүүлийн үед бол Монгол улсын хувьд бол хүний нөөцийн бодлого гэдэг маань өөрөө бас ялцчгүй анхаарал хандуулах хэвээр томоохон бодлогуудын нэгд тооцогддог болоод удаж байна. Ялангуяа компани засгийн төвшөнд ингээд аваад үзэхээр энэ тал дээр учир дутагдaltaй ийм асуудлууд нэлээд харагдаж байгаа тухай олон удирдлагууд бас ярьж байна л да. Тэгэхээр энэ яг хүний нөөцийн бодлого суулгаа байгууллагын засаглал болоод ер нь эрсдийн удирдлагын хамгийн түрүүнд яг илэрж байгаа сөрөг нөлөөллийн талаар та бас мэргэжлийн үед хэлэхгүй. Айгуу чухал асуудал хүндэж байна те. Ер нь бол яг хуу манай бизнес эрхэлдэг хүмүүс, хүн авч ажилуулдаг хүмүүсийн хувьд бол нийтлэг нэг ийм яриа гараад байдаг байхгүй юу? Өнгөө болчлоо. Оронтой маань баг яваад байна гэд энэ үр айгуу том дохио. Тэгээ яг ийм үед бол үндсэндээ нэг 3 төрлийн эрсдэл бол үүсчдэг те. Нэгтгэх нь одоо шийдвэрийн хэрэгжилтийг хангаж хүн болдог байхгүй. Хариуцлагын тогтолцоо гэдэг юм да. Одоо манайх ярьдаг шүү дээ. Эзэнгүү ажлууд гарч ирээд хүсэжсэн үр дүндээ бид нэр хүрч чадахгүй байх нэг том эрсдэлтэй. Одоо хийц гүрхэн чаш чи ажил эзэнгүү болох л тийм нөхцөл явж байгаа. За хоёр дахь том асуудал нь цөөхөн хэдэн хүн дээр ажлын том ажилд орж ирдэг. За тэр хүмүүс маань байгууллагын одоо хамт мэдлэг чадвар энэ төвлөрөл болчдөг. Тэгээ залгамж халааны бодлого байхгүй байгууллага тэр хүмүүсээс бүрэн хараад байдалд орчдөг учраас нэг хүнээс хамаарсан ч юм уу зөөн хэдэн хүнээс хамаарсан юм байдлыг өөрөө бас эрсдэлтэй том эрсдэл. За гурав дахь том эрсдэл нь бол үндсэндээ ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудал гарах. Тэгээ зохисгүй үйлдэлүүд гарах магадлал айгүй өндөр болоо явцдаг. Хүний нөөцийн сонгож шалруулалт аргахан байх, гүйцэтгэлийн үнэлгээний бодлого өөрөө дутуу явах. За байгууллага дотор ёс зүйн дүрм гэж нэг юм биш үү? Зөв сайн байхын талаарх ойлголтуудыг ер нь л хүний нөөцийн бодлогын хүрээнд бид нар айгүй тодорхой болгодог. Энэ юм алдагдаад эхлэхэд ашиг сонирхлын зөрчил. За тэгээ хамгийн жижиг одоо асуудлууд. За тэгээд одоо бид нар нийгэмдээ ярьдаг авилга, буруу одоо замаар будаа тех гэж хэлэгддэг энэ үйлдэлүүд айгүй тавталтай гарч ирэх гэдэг. Тэгээ яг одоо товчхонд нь дүгнээд хэлэх юм бол хүний нөөцийн бодлого таархан байх, хүний нөөцийн менежментийн хэрэгжил таархан байхыг яг зөвлөд хэлэхэд жолоо нэвтрэх машинаар амар хурдан явж байгаатай яг адилхан л гэсэн. Тэгэхээр хуулиас ус яг энэ салбарыг ингээ аваад үзээр хоёр чухал нэг өнцөг сүүлийн үед манай дээр их тод харагдаад байгаа юм. За нэг нь бол нөгөө brain drain гэдэг урсгал бол яг бий болсон яваад байна гэсэн нэг юм мэрэгжилтүүдийн тодорхойлолт байна. Хоёр дахь нь Монгол улс яалтчгүй ажиллах хүчний хомсдолд орцсон гэсэн нэг юм хоёр. Тэгэхээр энэ тал дээр ер нь та яагаад энэ нөхцөл байдал бид орчих вэ? Энэ учир шалтгаан нь юу байгааг бас нэг тайлбарлах юм. За ер нь бол нэг тийм манай хөдөлмөрийн зах зээл өөрөө айгу хөрх жил болгон одоо энэ зах зээл рүү шилжээд 1993 оноос эхлээд хүн амын өсөлт төрөлт их буурсан. Статистикийг харахад ч гэсэн ойлгомжтой тий. Одоо оргил одоо хүн амын өсөлт айгүй өндөр жилүүдтэй дунджаар 70 эдэн мянган хүүхэд төрдөг байсан бол 93 оноос эхлээд төрөлт эрс буурсан юм жилүүд байхгүй. За тэгээ 2005 он алтан хаа жил гээл айгүй хүний аманд орцсон нэг үг байдаг шүү дээ. Эдийн засгийн байдал сайжраа ороо бусгай үед бол хүмүүсийн төрөлт ер нь нийгмийн байдал тархан болоод эхлэхээр хүмүүс ирээдүйдээ ихтгэлгүй болно тий. Хүүхд төрүүлэх сонирхол өөрөө бага байна. За төрсөн хүүхдүүдийн эндэгдэл айгүй өндөр болоо авчдаг гэл ингээл нийгмийг хамарсан чи айгүй том систем биеинд айгүй нөлөөтэй байдаг. Манад бол нэг ийм үзэгдэл айгүй өндөр байна л да. За тэгээ суур асуудал те. Тэгээ яг манай зарим багш нарын манай одоо эдийн засгийн онолын айгүй мундаг профессор Бацүх багшийн судалгаагаар бол юу гарч ирсэн гэхээр бид нар зүгээр тоон утгаар нь аваад үзэх юм бол зах зээл рүү шилжээд хүн амын төрөлтөөс 1 сая хүн ам алдсан байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр байж ах ёстой гарцсан нийлүүлэгдсэн баг те. Одоо ажил хөдөлмөр эрхлэхэд ингээ явж ах ёстой байтал бид нар тийм хэмжээний дутагдaltaй байна гэсэн үг байхгүй. За тэгээд яг хуу эдийн засгийн байдал сайжраад амьдрал сайжраад эхлэхэд насжилт нэмэгдэж байгаа. Төрөлт нь бага байгаад идэг. Тэгэхээр зэрэг нөгөө шинэ боловсон хүчний эрэлт хэрэгцээ те хөдөлмөрийн зах зээл дээр тав. За нөгөө талдаа brain drain гэж яриад байгаа яг орчуулга нэг чихэнд нэг сонсголонгүй л дээ тархины гойжилт гэж яриад байдаг те. За энийг бас нэг талдаа ойлгомжтой те. Байдал сайжрах, хүмүүсийн орлого, санхүүжилт нэмэгдэх, мэдээж ээж аав нар хүүхдтэй илүү сайхан боломж олгоё, тэ илүү хөрөнгө оруулалт хий, одоо гадаадад үнэтэй, нэртэй сайн сургуулиудад тэнцээ scholarship аваа явж байгаа ч хүүхдүүд нэмэгдэж гэн зөв үү. Нэг энэ урсгалын үр дагавар дээр тэр хүмүүсийн олоод мэдсэн мэдлэг ур чадвар нь өөрөө манад хэрэглээгүй байх магадлал бас өндөр байгаа байхгүй юу.
нэг талдаа тэд нар ирээд ажиллая гэхээр зэрэг нарийн мэргэжлийн мэдлэгтэй ур чадвартай ажлын орчин нөхцөлтэй тавьдаг шаардлагууд нь өөр юмыг харах ертөнцийг үзэх үзэл өөрийгөө ойлгож байгаа байдал юмыг үнэлэх үнэлэмж нь өөр болцсон байдаг. Гэтэл бидний манай байгууллагуудын манай орчны санал болгож чадах юм тэр төвшөнд нь хүрэхгүй байх. Нэг талдаа сэтгэл санааны нэг үзэл санааны нэг юм нөгөө талдаа бодит байдлын юм зөрүүтэй юм бол хөдөлмөрийн зах зээл дээр бол айгүй тод харагдаж байгаа. Тэгээд одоо яг хөө 1-р курст орж ирж байгаа. Би ч одоо их сургуулийн багш хүн шүү дээ. Манай 1-р курст орж ирж байгаа хүүхдүүд хөдөлмөрийн зах зээл дээр нийлүүлэх нэг тоон зөрүүний юм ярьсангүй жоохон гайгүй болох баг. Гэхдээ цоошин мэдрэмж шал өөр үнэлэмжтэй, шал өөрөөр ертөнцийг үздэг, өөртөө айгүй ихтгэлтэй, маш хурдтай, эрчтэй, дижитал иргэд гарч ирж байгаа. Тэгээ тэрийг харин бид нар зөв хүлээж авах асуудал аягүй чухал гэж бодож байна. Сая таны өгсөн мэдээлэлс бас эргүүлээд ингээд санаад харахад тухайлбал яг эерэг дүр зургийг ингээд бодохоор өөдрөгөр бол алтан гахаа жилийн 2005 оноос хойш өнөөдөр бас яг ингээд хөдөлмөрийн зах зээл дээр орж ирж эхэлж байна л да. Тийм. Тэгэхээр 2035 он хүртэл бас Монгол улс хөдөлмөрийн зах зээл нэлээдгүй гайгүй сэргэлттэй байх болов харин 36 оноос эхлээд буцаад дахиад уналт руу орох гэдэг ийм эрсдэл байна гэж үзв. Зөв. Ер нь сүүлийн үед нэг юм төрөлтийн судалгаанууд дээр хүүхд төрүүлэх төрөлт хамгийн нөхөн үржихийн асуудал айгүй том проблемтай орчлоо гэд их сургуулийн багш нар нэлээд том судалгааны ажил хийсэн байлээ л дээ. Төрөл буураад байгаа. Тэгээ энэ өөр аюултай. Эдийн засгийн өсөлтийн асуудал яриа. Өнгөрсөн жилийн статистикийн тухайлбал харахад бас нэлээдгүй буурч байгаа юм. Төрөл буураад байна гэдэг нь одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн нэг тэтгэврийн насны ах мад хүнийг нэг бага насны хүүхдийг ингээд давхар өөр дээр ачил аваа явж байгаа л гэсэн санаа ахгүй. Тэгэхээр зэрэг энэ нэг талдаа нийгмийн одоо тогтолцоо, нийгмийн халамжийн бодлого энэ тогтолцооны үед айгүй том ачаа орж ирж байгаа. Нөгөө талдаа зах зээлийн багтаамж бизнес талаас нь харах юм бол мэдээж хүн ам ихтэй байж ч хүн амын тоо өсөж иж бид нар зах зээл өснө нэгээд дагаад бизнес ч гэсэн эдийн засгийн харилцаа өөрөө идэвхтэй өргөжөө явахын боломжууд бол байхгүй болж байгаа л гэсэн санаа. Суур хүчин зүйл гэдэг талаас бол ялчгүй засгийн газар болон бодлого тодорхойлолттой авч хэрэгжүүлэх асуудал амар чухал. Нөгөө талаас бас саяны яг Z-үетэй холбоо зүгээр сонирхоод асуухад ер нь Z-үеийнхний маань ажлын хүчний онцлог бол яг үүнтэй уялдуулсан хөдөлмөрийн зах зээлийн компани бүтэц ер нь хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа бол амар чухал асуудал. Ерөнхийдөө компани захирлуудын амар халуун сэдв гэж хэлдэг шүү дээ. Тэгээ хөвчлэн аягүй шантрамтгай өөрийнхөө байх гэдэг гэдэг янз янзын байдлаар хэлдэг. За миний түрүүний тодорхойлолтоор бол яг би харьцангуй залуу үеийнхэнтэй ойрхон ажиллах юм да. Тэгээд надад бол яг санагдвал хөдөлмөрийн зах зээл дээр маш эрчтэй, хурдтай тэгээ яг дижитал мэдлэгтэй төрхөөсөө ахуулаад энэ дижитал орон зай орчинд чинь ингээд сурцсан хүүхдүүд ч орж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ аюу мундаг юм шин үе өөрөө төрж орж ирж байгаа. Тэгээ энийг харин хүлээж авахтаа хуучнараа хүлээж авч болохгүй л гэдэг юмыг хэлэх гэсэн тийм. Яа тэгэхээр зэрэг өмнөх үеийнхэн чинь нэг юм тушаалыг тушаалхаар биелүүлцдэг захиран шатлал ихтэй байгууллагыг хүлээн зөвшөөрдөг үеийнхэн байсан бол шинэ үеийнхэн чинь бол юм биш байхгүй. Эднэрийн одоо байгууллага ажилд хандж байгаа хандлагыг ингээ харахаар зэрэг уяатан байхыг аягүй чухал гэж бодож байна. Утга учиртай ажлыг аягүй чухал гэж бодож байна. Өөрөө өсөж хөгжих боломжоо аягүй чухал гэж харж байна. Тэгээ бүтээлч соёлыг аягүй илүүд үзээд байгаа байхгүй. Тэгэхээр нэг энэ шаардлагуудыг бас бодс хийсэн компани өөрийнхөө бүтцийг өөрчлөлмөр байна тий компани өөрийнхөө соёлыг өөрчлөлмөр байна. Тэгэхээр зэрэг шин далаад гэдэг юм уу да тий цуушин ертөнцийн рүү аялах гэж байгаа бол бид нар хувьчин морин дэргээр ч юм уу эндээ явдаг машинаараа ч юм уу зүтгэдэж болохгүй. Бид нар нөө хөлгөө өөрчлөхгүй л ерөөсөө болохгүй л гэсэн юм санаан дээр ерөнхий одоо зөвлөмж гэдэг юм уу да би бол тэгэж бодож байна. Төгсгөлд нь бас нэг тодруулахад ер нь санхүү эдийн засгийн сургуулиас яг төгсөгч сүүлийн үеийн гэх юм уу да Монголын яг хөдөлмөрийн зах зээл дээр ер нь хэр бэлэн болж орж байгаа гэж та мэргэжлийн хүний хувьд бас харж байгаа. Ялангуяа онол практикийн тэнцвэр хангалттай байж чадж байгаа юу? За яг уу одоо айгүй олон жил багшийн ажил хийсэн тэгээ сургуулийн бодлого энэ төр гэдэг ингээд нэг хэсэг өдөртөжсэн хүний хувьд хэлэхэд яг одоогийн байдлаар бол гайгүй байх гэж бодож байна манай төгсөгчдийн хувьд. Практик тал нь ч нэлээд гайгүй явж байгаа. Онлайн ч гэсэн бас өхийг хичээж байна. За ер нь бол нэг юм корпорат түвшинд одоо байгууллагын соёлын зэгцэрсэн
хөгжлийн байрны үүрэг даалгавар тодорхой болцсон. Хамтын ажиллагааны загвар нь аюул ойлгомжтой байгууллагууд дээр манай хүүхдүүд, манай төгсөгч нарын хувьд бол нөгөө ажлын байрны шаардлагыг хангах боломжууд нь одоо мэдлэг тий аюул урдаа орчдөг. За нөгөө талдаа бас софт талын бас нэлээдгүй бид нэр хичээж өгөхийг зорж байгаа байхгүй багийн хамтын ажиллагаа хүмүүстэй илүү ойлголцох гэл энэ ч өөрөө баг шийдвэрлэх одоо баг тэр мэдлэг чадвараас илүү одоо хүн нийцэмжтэй тий өөрөө тасан зохицох чадвартай хүнийг ойлгодог тий хүнтэй хамтарч ажиллахад ямар нэгэн асуудал үүсгдэггүй байхын чадвар өөрөө аягүй чухал болчоод тэгээ энэ талыг бас нэлээдгүй дэмжижлээ л да. Тэгээд ер нь гайгүй байх гэж бодож байна. Тийм. Гэхдээ энийг би өөрөө манайх айгүй гайгүй штэ гэж хэлхний хэрэг за энийг бол яг ажил олгогч нар те нэлээд нарийн тодорхойлох хахаа л гэж бодчих те. Зөвөр бид нар байдгаараа хичээж байгаа. За хүрэлцээж ярилцсан танд баярлалаа. Таны ажилд бас амжилт хүсье.